гайгүй болчих бах. Одоо өнөөдөр ингэчих юм бол маргааш гэр бүлийн хүчирхийлэл үлдэхэ болчих бах. Холбогдох байгууллагад мэдээлэх юм бол шунзан санаад аль эсвэл бүр илүү гэр бүлийн хүчирхийлэл үлдэх бах. Тэг байдлаас болоод гэр бүлийн хүчирхийллийг бол холбогдох байгууллагад, хууль хяналтын байгууллагад хандахгүй даамжирдаг нөхцөл байдал байна уу да гэж хардаг. Гэр бүлийн хүчирхийлэл төр зөвхөн торох шийтгэл байхгүй, баримтлах шийтгэлтэй байдаг. Яагаад баримтлах шийтгэлтэй байгаа юм гэхээр бас арай хариуцлагын хувьд жоохон хатуу чанга юм байна. Хаалганы цаана болдог. Тийм учраас энийг мэдээлэхгүй байснаас болоод хин нэг нь амь насаа алдах ийм ноцтой охирол учрах ийм нөхцөл байдал бол байдаг. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүл мэнд амь насаараа хохирж байгаа сэтгэл сэрд хийлгсэн гэмт хэрэгүүд ихээр гарах болсон. Тэгвэл бид Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Төвшин Төгстэй гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ярилцахаар ирээд байна. За урилгын маань хүлээн авсан танд баярлалаа. За хоёулаа юуны түрүүнд гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм бэ гэдгээс яриагаа эхлүүлье. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе, баярлалаа. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс, гэр бүлийн гишүүд нэг нөгөөдөө бие махбодын юм уу, эдийн засгийн санхүүгийн давуу байдлаа ашиглаад эдийн засгийн бие махбодын сэтгэл санааны бэлгийн ямар нэгэн байдлаар дарамт учруулж байгаа энэ үйлдэлийг л гэр бүлийн хүчирхийлэл гэж байгаа юм л та. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бол эрэгтэй эмэгтэй аль аль нь байх боломжтой. Эрэгтэй эмэгтэй хүн эхнэр нөхөр аль эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа хүүхэд юм уу, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хинж байх боломжтой. За гэхдээ ер нь ихэвчлэн одоо практикт ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа хүн эрэгтэй хүмүүс байдаг. За энэний шалтгаан нь бол одоо нөгөө бие махбодын давуу байдал юм уу, санхүүгийн давуу байдлаа ашиглаад гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн үлдэгдэж байгаа. Ер нь ихэнх хувь нь дийлэн хувь нь эрэгтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа юм нөхцөл байдал байгаа. За гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа шалтгаан нөхцөл байдлын тухайд бол гэр бүлийн хоорондын маргаан, за тэгээд цаашлах юм бол би түрүүн хэлсэн тийм ээ, бие махбодын хүчирхийлэл нэг нэгээ зодсон энэ хүчирхийлэл хөвчлэн байна гэдэг нь энэ бол архи сутруулах хундаа бас хэрэгэлснээс гэр бүлийн хүчирхийлэл хөвчлэн үлдэж байгаа шалтгаан байна уу да гэж харагддаг. Ер нь сүүлийн үед за гэр бүлийн хүчирхийллийн улмаас одоо хаалганы цаана магадгүй үлддэг учраас энэ нь одоо даймжраад эцэс сүлдээ одоо эрүүл мэнд амь насанд нь хүртэл эрсдэл учруулах энэ хэмжээнд одоо хүрээд байна гэж харж байгаа юм л да. Миний хувьд таны хувьд одоо энэ үнэхээр одоо энэ практик дээр ажиллаж байгаа шүүгч хүний хувьд харахад гэр бүлийн хүчирхийлэл одоо энэ даймжирж байгаа эрүүл мэнд амь насанд нь хохирол учруулж байгааг нь гол шалтгаан нөхцөлийг ер нь юу гэж харж байгаа бол гэр бүлийн хүчирхийлэл даамжрах нөхцөл шалтгаан гэх юм бол одоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс эхнэр нөхөр эцэг эх үр хүүхдүүд одоо эдгээр хүмүүс нэгдүгээрт үр хүүхдээ бодох гайгүй болчих бах. Одоо өнөөдөр ингэчих юм бол маргааш гэр бүлийн хүчирхийлэл үлдэхэ болчих бах гэдэг нөхцөл байдлаас шалтгаалаад за цаашлах юм бол одоо хэрвээ гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар холбогдох байгууллагад мэдээлэх юм бол шунзан санаад аль эсвэл бүр илүү гэр бүлийн хүчирхийлэл үлдэх бах. За түүнээс гадна бас нэгнийхээ одоо хууль хяналтын байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хандах юм бол нэр төрд нь муугаар сүргээр нөлөөлөх үе гэдэг байдлаас болоод гэр бүлийн хүчирхийллийг бол холбогдох байгууллагад хууль хяналтын байгууллагад хандахгүй даамжирдаг нөхцөл байдал байна уу да гэж хардаг. За энэ нөхцөл байдлаас шалтгаалаад гэр бүлийн хүчирхийлэл даамжраад эрүүл мэндэд ноцтой хохирол учрах бүр цаашлах юм бол амь насанд нь хохирол учрах ийм нөхцөл байдал бас ер нь ажиглагддаг. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэмт хэргийн одоо эрүүгийн болон зөрчлийн хууль хэрэгээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн харьцааны хувьд ер нь ямар байд юм бол? За шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлын хувьд ер нь ихэнх хувийг бол зөрчлийн хэрэг эзэлж байгаа. За тэгээд тодорхой хувийн бол зөрчлийн хэрэгээс арай бага хувийг нь бол эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж байгаа. За зөрчлийн хэргийн хувьд бол зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйл зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай үнийг зодсон, за тодорхой үйлдэл хийхгүй байхыг алавдсан, тодорхой хүнтэй харилцах нь хоригдсон, за эсвэл эд хөрөнгөө, цалин хөлсөө захиран зарцуулахад нь саад болсон. Одоо иймэрхүү тохиолдолд бол зөрчлийн тухай хууль зааснаар шийтгэл оногдуулж байгаа. За зөрчлийн тухай хуулиас биш зөрчлийнхөө шинжээсээ хамаарат даамжирсан, байнгын шинжтэй үйлдсэн энэ тохиолдолд бол эрүүгийн хууль зааснаар
хариуцлага хүлээлгэх гэхээр шийдвэрлэж байгаа. За тэгээд үүнээс гадна бол эрүүгийн хууль заасан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмтэрэгт за хүнийг алсан гэмтэрэгт бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдлаар энэ хэргийг үйлдсэн байх юм бол хүндрүүлэх нөхцөл байдал болж хүндрүүл шийдвэрлэдэг. За зөрчлийн тухай хууль зааснаар бол хариуцлагын хувьд 7-30 хоногийн хугацаанд баривчлаад албадан сургалтанд хамруулж шийдвэрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл дээр зөвхөн торох шийтгэл байхгүй баримтлах шийтгэлтэй байдаг. Яагаад баримтлах шийтгэлтэй байгаа юм гэхээр бас арай хариуцлагын хувьд жоохон хатуу чанга юм байна. Тэр болгон мэдээлэлд ингээд олон нийтэд хууль хяналтын байгууллагад мэдээлэлд хариуцлага тооцоод байдаг зөрчил биш. За тэгээ цаашлах юм бол энэ гэмтэргийн зөрчил гэмтэргийн хохирол зэргийг харгалзаж үзээд бол энэ эрүүгийн хууль зөрчлийн хуульд хариуцлах нь бусад гэмтэргээс бас арай чанга байдаг да. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг зөрчлийн хэрэг шийдсэн. За сүүлийн 1 жилийн мэдээг харахад бол өссөн байсан. За энэ талаар бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг зөрчил өсөж байгаа шалтгаан нь энэ зөрчил өсөж ийн гэхээсээ илүүгээр хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлдгийг те гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх ёстой юм байна. Энийг одоо төвчих ёсгүй юм байна. Энд хариуцлага тооцоолох ёстой юм байна гэдэг энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болоод хууль зүйн мэдлэг мэдээлэлтэй болоод тийм учраас энэ талаар бас хууль хяналтын байгууллагад илүү ханддаг энэ асуудлыг шийдвэрлүүлдэг болсон учраас энэ тоо хэмжээ бол нэмэгдсэн байх боломжтой гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийллийг бол төвчснээрээ одоо гайгүй болчих واخ гэж бодсноор юм уу те болчих واخ нэгнийхээ нэр хүндийг бодсноор мэдээлэхгүй ингэж байснараа гэр бүлийн хүчирхийлэлд даамжрах юм нөхцөл байдалд энэ гэмтэрэг зөрчлийн улмаас учрах хор уршиг нэмэгддэг. Тодруулах юм бол энийг төвчж мэдээлэхгүй байснаар одоо жишээлх юм бол 20 орчим жил 10 хэдэн жил хамт амьдарсан гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр энд гэр бүлийн хүчирхийлэл байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг ус энэ талаар хэн нэгэн мэдэхгүй. Энэ шалтгаан нь бол гэр бүлийн хүчирхийлчин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд болдог, хаалганы цаана болдог. Тийм учраас энийг мэдээлэхгүй байснаас болоод гэр бүлийн хүчирхийллийн хин нэг нь амь насаа алдах ийм ноцтой хохирол учрах ийм нөхцөл байдал бол байдаг, тохиолддог. Тийм учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа байж болзошгүй энэ нөхцөл байдалд ер нь бол иргэд за боловсролын байгууллагын багш, нийгмийн ажилтнууд, баг сум хорооны засаг дарга нийгмийн ажилтнууд эдгээр хүмүүс бол хууль хяналтын байгууллагад хандаж эдгээр асуудлыг бол гомдол мэдээлэл гаргах нь зүйтэй л дээ. Гэр бүлийн хүчирхийлэл бол хүмүүсийн харилцаа, хүний ухамсартай холбоотой, хоорондын харилцаатай холбоотой асуудал учраас хууль чангарснаар гэр бүлийн хүчирхийлэл үлдэгдэхэ болж байгаа гэж хувийнхээ хувьд бол би боддоггүй. За харин энэ талын түрүүн би бас хэлсэн гэмт хэрэг зөрчил багасах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоогдох шалтгаан нь бол энэ талаар гэр бүлийн хүчирхийлэл байж болзошгүй талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлэх эрх бүхий хүмүүс энэ талаар мэдж байгаа хүмүүс бол эргэн хуулийн этгээд ер нь бол мэдээлснээр энэ гэмтэргийн улмаас зөрчлийн улмаас учрах хохирол хор уршиг багасах энэ харин ч таслан зогсоогдох магадaltaй даа ер нь.